Сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Өнгөрсөн 7 хоногт бид нар Есүс Христ галзуу солиот хүн байсан уу? Эсвэл гэсэн сэдвээр ярилцсан. Ер нь Есүс Христийн талаар ямар их сурвалжаас бид нар мэдээлэл авдаг вэ? Библиэс авдаг. Хэрвээ Библи байхгүй бол Есүс Христийн талаар яг баталгаатай детальны бичсэн их сурвалж байхгүй болно. Тэгэхээр бид нар Библийг үгүйсгэж юм бол Есүс Христийг үгүйсгэж чадна. Би юу гэж хэлэх гээд байна гэх юм бол Библи худлаа бол бүгд худлаа. Бүх цаг үеийн хамгийн шилдэг ном. 7 хоног болгоныг борлуулалтаараа тэргүүлдэг нэг ном дэлхий дээр байдаг. Тэр нь Библи. Библи дэлхий дээр хамгийн их зарагдсан ном. Гэтэ сонирхолтой нь хүмүүс гайхаж байна. Библи дээр юу байдаг болоод хүмүүс тэгж их авд юм бол? Яагаад тэр 2000 жилийн өмнөх хол бичигдсэн ном өнөөдрийн бидний амьдралд хамаатай гэж гих мэтчлээ олон асуулт байгаа. Тэр өнөөдөр бүгдээрээ бодоод үзье л да. Монголд анх бас Библи орж ирэх үед манайхан их гоё цаастай байна. Энүүгээр тамхи орооч гэж манайх ихч өвөө эмээнэр тамхи орож исэн түүх байгаа. Тэгэхээр Библийг байна штэ. 40-оос олон хүн 1500 жилийн хугацаанд 3 төв дамжин бичсэн байт юм байна. Байрлалын хувьд 3 төв дамжин бичсэн гэсэн үг. Тэгэхээр Библийг ер нь бол Бурхан Тэнгэрээс за одоо та бүхэнд ингээд өгж байгаа ном юм аа гэд өгцөн гэж заримдаа ойлгохдох гээд гэтэл тийм биш юм байна. 40 хүн 1500 жилийн хугацаанд бичцгээсэн гэж байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ? 40 хүн бичсэн. Тэгээд тэрийг бид нэг ингээ Бурханы үг гэж хүлээж авдаг. Тэгээд тэрэндээ итгэдэг. Тэрэн дээр байгаа бүхэл зүйлийг үнэн гэж итгэдэг. Эн чинь зөв юм уу гэдэг асуулт бас гарч ирнэ гэсэн үг. Түрүүн хэлсэн Библи худлаа бол бүгд худлаа. Харин Библи худлаа юу үнэн үү гэдгийг бүгдээ харцгаая. Ер нь түүхийн их сурвалжуудыг үнэн нь худлаа юу гэдгийг судлахын тулд 3 төрлийн шалгуур тавьд юм байна. Нэгдүгээрт нь ном зүйн шалгуур, нөгөөх нь дотоод баримтын шалгуур, нөгөөх нь гадаад баримтын шалгуур. Ном зүйгээс нь эхлэе л да. Ном зүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол тухайн бичигдсэн түүхэн баримт яг тэр болсон бодит үйл явдлыг хэдийд бичсэн. Тэгээд бичигдсэн тэр анхны хуулбар нь яг тэр чигээрээ бидний гар дээр ирж чадсан уу гэдгийг шалгадаг шалгуур байд юм байна. Нэгэсэндээ Чингис хааны талаарх түүхийг нууц товчон дээр бичээд нууц товчон дээр бичсэн тэр их сурвалж яг тэр хിവэрээ бид нар дээр ирж чадсан уу гэдгийг шалгана гэсэн үг. Библи харин тэгж чадсан юм болов уу яасан юм бол? Ер нь бол яг тэр анхны хуулбар бичигдсэн болоод тэгээ бидэнд олдсон анхны хуулбар хоёрын хоорондох зай. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол ямар ч түүхийг сурвалжийн талаар яг анхны бичигдсэн тэр хуулбарууд нь байхгүй болсон байт юм байна. Ихэвчлэн муудаад цаасан дээр хадгалагдаад үлдэнэ гэж байхгүй. Ер нь хүмүүст байгаа хамгийн анхны хуулбар болоод тэгээд яг тэр түүхийн талаар бичигдсэн анхны тэр бичвэр хоёрын хоорондох зай хэр хол вэ гэж шалгадаг. Яг энэ хоорондох зайд бас юм ноо орох боломжтой байт юм байна л да. За энийг би энгийнээр тайлбарлахад миний эхнэр намайг өгсөний дараа миний талаар гоё намтар бичлээ. Тэгээд яг тэр анхны бичсэн намтар нь муудаад хуучраад байхгүй боллоо. Эхнэр тэрийг хадгалж үлдэхийн тулд дахиад нэг хуулбар бичлээ 2 жилийн дараа. Тэгэхээр яг энэ 2 жилийн хугацаанд буюу яг тэр их бичвэрээс нь шинэ хуулбарыг хуулж бичих хооронд ингээд говьлд үүссэн үү? Эсвэл эхнэр голд нь энийг ер нь ингээд биччихгээд өөрчилсөн үү гэдгийг яриад байгаа гэсэн үг. Тийм учраас энэ зай маш чухал. Энэ зай хол байх тусмаа их бичвэр говьих боломжтой юм байна. Энэ зай ойрхон байх тусмаа бас хуулбаруудын тоо олон байна уу цөөхөн байна уу гэдгээс шалтгаалаад их бичвэр хэр баталгаатай вэ гэдгийг шалгадаг гэсэн. Тэгэхээр Есүс Христийг амьдарч исэн үеийг яг Есүсийн дагалдагчид болоод бас бус хүмүүс захидал болгон бичвэр болгон шинэ гэрээний номуудыг бичиж үлдээсэн байдаг. Анхны бичвэрүүд нь мэдээж хүн төрөлхтөнд байхгүй. Харин хамгийн ихний хуулбар нь хизээ байгаа вэ гэдгийг тодорхойлдог. За тэгэхээр шинэ гэрээний хамгийн анхны их бичвэр болоод биднэрт байгаа хамгийн эртний хуулбар хоёрын зайнуудын талаар яриад үзье л да. Жишээ нь Иохан 18 дугаар бүлэг. Биднэрт байгаа хамгийн анхны бичвэр нь манай эртний 125 онд бичигдсэн бичвэр байгаа. Энэ нь өөрөө их бичвэрээс 30-аас 40 жилийн зайтай. За Иохан номын бүрэн бичвэр манай эртний 150 оны бичвэр байгаа. Энэ нь их бичвэрээс 60-аас 100 жилийн зайтай гэсэн үг. За Лук болон Иохан ном хамтдаа бичигдсэн хуулбар хамгийн анхных нь 175 онд бичигдсэн хуулбар хүмүүст байгаа. Харин энэ нь өөрөө анхны яг тэр Лук ном бичигдснээс 100 жилийн зайтай гэсэн үг. Тэгэхээр энэ 100 жилийн дараа, 60 жилийн дараа, 30 жилийн дараа гэдэг нь айгүй урт хугацаа юм биш үү? Энэ хооронд тэр ингээ анх Лук ном бичигдсэн байсан, дараа нь ингээ 100 жилийн хугацаанд те хэдэн хуулбарч дамжсан юм байгаа. Тэгээд тэр явцдаа өөрчлөгдсөн биш үү гэсэн таамгуудыг яриад байна гэсэн үг. Тийм учраас энэ зай хол байх тусмаа өөрчлөгдөх боломж их болно. Гэхдээ сонирхолтой нь Библи өөрөө их бичвэрийн хувьд энэ зайнууд нь хамгийн ойрхон их бичвэртэй орд юм байна. Жишээ нь зүгээр харьцуулаад авахад Цезар болон Галиликийн дайны тухай бичвэр нийт хуулбарын тоо нь 10 ширхэг байдаг. Харин хуулбар хоорондын зай нь 1000 жилийн зайтай байт юм байна. Тэгсэн ч гэсэн тэр түүхийг бол хүмүүс бодит гэж итгэдэг. За философч Платоны талаарх баримт ном нь хамгийн анхны хуулбар нь нийт 7 ширхэг хуулбар байдаг. Тэгээ хамгийн эртний хуулбар олдсон болон их бичвэр бичигдсэн хоёрын хооронд 1200 жилийн
зайтай байдаг. Тэгээд долоохон ширхэг. Шинэ гэрээний хувьд бол түрүүн бид нар ярьсан 30-аас 40 жил, 60-аас 100 жил гээд энэ тоотой харьцуулах юм бол хамаагүй богино байгаа. Харин хуулбаруудын тоон хэд байдаг вэ гэх юм бол шинэ гэрээний грек 5800 гар бичмэл, латин 100000 гар бичмэл, бусад хэл сир болон копт, армян хэлээр бичигдсэн 9000 гаруй гар бичмэл, нийт эртний 24000 гар бичмэл байдсан байна. Хоорондын зайнууд нь 30-аас 40 жил, 60-аас 100 жил гих мэтчлэн. Тийм учраас хүмүүс юу гэж үздэг вэ гэх юм бол шинэ гэрээний текст бол яг энэ шинэ гэрээний их бичвэр бол бидэнд байгаа бүх түүхийн баримтуудаас хамгийн баталгаатай яг бидний гар дээр ирсэн бичвэр гэж үздэг гэсэн үг. Одоо тэгэхээр бас нэг зүйлийг аваад үзье л да. Ингээ хуулбарууд байлаа. Тэр хуулбарууд нь зөрүүд ивэл яах вэ? Жишээ нь ингээд би нэг юм шинэ гэрээний Лук номыг олсон. Тэгсэн чинь дараа нэг 100 жилийн дараа нөгөө Лук нь бүр шал өөр байвал яах вэ? Тэгсэн чинь шинэ гэрээний тийм байдгүй гинэ. Ерөнхийдөө бүгдээрээ нийцдэг. 99% нь нийцдэг. Харин 1% нь яадаг вэ гэх юм бол үсгийн алдаа болон үгийн байрлалын алдаа гардаг гэсэн байна. Тэгэхээр ер нь энэ хуулбарын явцад гардаг алдаанууд нь Есүс Христийн сургаалд яг ингээд сургаалын агуулгыг өөрчлөх юм уу эсвэл буруугаар ойлгуулах боломж байгаа юу гэх юм бол энэ боломжийг их бичвэр судлаачид үзэхдээ энэ бол тэг хөв гэж үздэг. Далласын теологийн сургуулийн профессор Даниэл Воллес хэлэхдээ шинэ гэрээ бол эртний ертөнцийн хамгийн сайн баталгаажсан текст гэж дүгнсэн байна. Энэ талаараа бүгдээ хамт нэг видео үзье л да. Тэдгээр эртний их бичвэрүүдээс яг хэдийн ширхэг хувь бидний үе хүртэл хадгалагдсан ирсэн тоог гаргаж анхны их хувилбар болоод бидэнд буй хамгийн эртний хуулбар хийгдсэн хүртэлх цаг хугацааг тодорхойлж авч үздэг. Үндсэндээ хуулбар гар бичмэл аль болох эртний их бөгөөд тоон олон байх тусам их хувилбарт эргэлзээ багасдаг гэсэн үг. Тэгэхээр дунд сургууль ихтэй сургуулиудад өргөнөөр ашиглаж байгаа эртний түүхийн бусад бичвэрүүдтэй Библийг харьцуулаад аваад үзье. Грекийн түүхч Херодотус Тусидидес нараар жишээ авъя. Тэд манай тооллын өмнөх 5 дугаар зууны үед ном бүтээлээ тойруулсан. Тэдний бүтээлийн хамгийн анхны хуулбар манай тооллын 900-аад онд хийгдсэн байдаг. Тэгэхээр энэ хооронд 1300 жилийн зай байгаа юм. Тэгсэн мөртлөө бидэнд ердөө л 8хан ширхэг хуулбар гар бичмэл хадгалагдаж ирсэн байгаа. Ромын түүхч Теситусыг аваад үзье. Номоо анх бичснээс нь бидэнд байгаа хамгийн ихний хуулбар гар бичмэл хийгдэх хүртэл 1000 жил өнгөрч үүнээс ердөө 20% хадгалагдаж үлдсэн. Бас нэг сонгодог бүтээл болох Цезарын Галчуудтай хийсэн тайм байна. Энэ ном анх бичигдсэн болон анхны хуулбар гар бичмэл хийгдсэн хүртэл 950 жилийн зай байна. Тэгсэн мөртлөө эдгээр гар бичмлээс бидэнд ердөө 9-10 хүн ширхгэл хадгалагдаж байгаа. Бас Левигийн алдарт Ромын түүх байна. Энэ ном бичигдснээс анхны хуулбар гар бичмэл хийгдсэн хүртэл 900 жилийн зайтай. Тэгээд бидэнд 20хан гар бичмэл бий. Харин шинэ гэрээний хувьд бол огт өөр. Шинэ гэрээ манай тооллын 40-с 100-аад оны үед бичигдсэн бөгөөд бидэнд хамгийн эртдээ 130-аад онд хуулбарлсан зарим гар бичмэлүүд мөн манай тооллын 350-аад оны үеийн бүрэн гар бичмэл бий. Түүнчлэн 5300 ширхэг грек гар бичмэл, 100000 ширхэг латин орчуулга, 9300 ширхэг бусад гар бичмлүүд бидэнд хадгалагдсан ирсэн байна. Тиймээс өнөөгийн бидэнд уламжлан ирсэн шинэ гэрээний бичвэрүүд алдаа мадаггүй, их хувилбараас гажаагүй, бүрэн бүтэн гэдэгт бат итгэлтэй байж болно. Библийн тухайд цохон тэмдэглүүлжтэй нэг онцлог зүйл бол тухайн бичигдсэн үйл явдлууд болсон цаг хугацаа болон анхны гар бичмэл бичигдэх хүртэл тийм ч их цаг хугацааны зөрөө байхгүй. Тэгэхээр олон талаас нь аваад үзвэл Библи судлаач эрдэмтэд энэ бүхнийг шалгаж магадлан таны харж байгаа энэ мэд бусад түүхэн их сурвалжуудаас хавьгүй найдвартай гэдгийг баталж тогтоох маш таатай байр суурьнд байгаа хэрэг. За тэгэхээр Оксфордын их сургуулийн шинжлэх ухаан шашны танхимын профессор Алистер Макрат ингэж хэлсэн байна. За тэгэхээр ер нь бол эртний бичвэрүүд нэг иймэрхүү байдалтай байдаг. Тэгээд манай эртний 393 оноос хойшоо Библийн канон гэж зүйл гарч ирсэн. Энэ нь бол энэ тэнд бичигдсэн Христийн талаарх дагалдагчдын бичсэн номнуудыг нийлүүлээд бүгдийг нэмэгдгээд яг Христийн талаарх түүхэн их сурвалж уу яг бүтэн Библийг гаргаж ирэх орлого байсан. Тэгэхээр манай эртний 393 онд нэг удаа, 397 онд бас нэг удаа, 419 онд бас нэг удаа гих мэтчлэн Библийн канон батлагдсан байдаг. Үүнээс хойш хинч Библиэлд үсэг тоо нэмээгүй, яг л өөрчлөөгүй тэр чигээрээ өнөөдрийг хүртэл ирсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тухайн үед бичигдсэн Есүс Христийн талаар яг бичигдсэн тэр материал бол таны гар дээр яг л байгаагаараа ирсэн гэсэн үг. Голд нэг 1500 оны үед ч юм уу эсвэл нэг манай эртний 200 оны үед нэг нөхөр таныг хорлохын тулд худлаа үний юм
нэмээгүй гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь маш чухал асуулт. За яг хөө тэр бодит түүхийг ингээ бичсэн бичвэр бол яг л байгаагаараа ирсэн юм байна. Гол нь тэнд бичигдсэн түүх буюу бичигдсэн үйл явдал өөрөө үнэн үү? Яг энэ дотор нь бичигдсэн зүйл үнэн байсан уу? Энийг батлахын тулд мэдээж олон зүйлээр шалгуур тавина. За эдний нэг нь юу вэ гэхээр археологийн олдурууд. Археологийн олдурууд ер нь түүхэнд бичигдсэн, Библиэр бичигдсэн тэр зүйлсийг баталтын болов яадын бол гэж. Тэгэхээр баталдаг гинэ. Зүгээр харъя л да. Мернийн тах Стела гэж чулуун дээр манай эртний өмнөх 1208 онд Израиль гэдэг нэр түүхэнд анх удаа Библийн гаднах их сурвалжид гарч ирсэн гэж үздэг юм байна. Манай эртний өмнөх 1208 онд олдсон биш. Манай эртний өмнөх 1208 оныг дүрсэлсэн юм байна. Телдан Стела гэж бас нэг бичгтэй чулуун дээр манай эртний өмнөх 840 оныг дүрсэлсэн House of David буюу Давид хааны 2 дугаар Самуэль номон дээр бичигдсэн түүх нь тэнд бичигдсэн байд юм байна. За Меша Стела гэж манай эртний өмнөх 840 оныг дүрсэлдэг. Бас 2 дугаар хаад 3 дугаар бүлэг дээр гардаг түүхэн үйл явдлууд яг үүнтэй адилхан зүйлийг тэр чулуун дээр бичсэн байдаг гэсэн үг. За нөгөөх нь Селоми хонгил манай эртний өмнөх 701 оны түүхийг баталдаг. Бас Лахишийн гар бичмэл гэж олдур дээр Вавилон улсад эзлэгдэх Юдагийн сүүлийн өдрүүдийн талаар бичсэн байт юм байна. Гэх мэтчлэн өчнөө олон археологийн олдурууд байт юм байна. Гэхдээ би тэндээс зөвхөн 5-ыг нь дурдлаа. Ер нь бол ингээд Библиэлд гардаг хаан болон хотын нэрийг шууд бичсэн олдурууд 50-100 ширхэг. За үйл явдал бол дайн байлдаантай холбоотой олдур 200-аас 300 орчим. Харин зүгээр ач холбогдолгүй онцгийн ач холбогдолгүй. Гэхдээ Библиэд ямар нэгэн байдлаар холбогддог, Библиэлд гардаг аливаа зүйлсийг баталдаг олдурууд хэдэн мянгаар байт юм байна. Ер нь дурдаад бол барахгүй гэсэн үг. Гэхдээ хайх юм бол бүгд мэдээлэл нь байж байгаа. Тэгэхээр олдур бүр ямар нэг тийм газар зүүн байдал эсвэл олон зүйлсийг баталдаг. Нэг олдур мэдээж бүтэн Библийг батлана гэж байхгүй. Египт судлаач Джеймс Хофмер гэж хүн Египтээс гарсан номон дээр байгаа түүх Египтийн соёл болоод газар зүйтэй маш сайн таардаг гэж хэлсэн байдаг. За археологч Мазер гэж хүн хэлэхдээ төмөр зэвсгийн сүүл үеийн нөхцөл байдалтай Библиэл дээрх Хизкия хааны үеийн Иерусалим маш хүчтэй нийцдэгэ гэж баталсан байдаг. За түүхч Лестер Граб хэлэхдээ манай эртний өмнөх 586 онд Иерусалимийн сүрэл болсон нь түүхийн хувьд бүрэн батлагдсан түүх гэж үздэг гэсэн байна. Энэ дээр ер нь маргадаг түүхч гэж байхгүй гинэ. Ягаад гэхээр дэндүү олон баталгаатай түүх учраас манай эртний 586 онд Юда улс Вавилонд эзлэгдсэн. Энэ нөрөө Библиэлд байж идэг түүх. Тэгэхээр зүгээр бодоод үзье л да. Хин нэг хүн ингээд түүхийг зохиогоод бичлээ гэж бодъё. Хэдэн хүмүүс хувилдаад түүх зохиогоод бичлээ. Гэтэл түүхэн дээр ямар нэгэн алдаа заавал гардаг. Хэрвээ зохиосон түүх байх юм бол цаг хугацааны хувьд эсвэл орон зайн хувьд, газар зүйн байршлын хувьд, эсвэл логик утгын хувьд ч юм уу ямар нэгэн алдаа заавал гарах болно. Хэрвээ зохиосон л бол. Нэг жишээ хэлэхэд би хүүхэд байхдаа хичээлээ тастаад тэгээ баахан гадаа гулгаж жагаад гэрлүүгээ яваад орсон байдаг. Яг 3 цаг гээд яваад орлоо. Манай ээж хүлээгээд сууж исэн. Тэгээд ээж намайг хараад яс эрт тарууг асуулаа. Тэгэнгүүт би юу гэсэн? Хичээл эрт тарлаа. Тийм үү. Тэгвэл чиний хувцс яагаад цас болцсон гэсэн. Баахан гулгаж байгаад ирсэн учраас хувцс бол нийл цас бүрэн гүвч чадахгүй шүү дээ. Тэгсэн чинь юу гэсэн бэ гэхээр би хичээллээсээ ирэх замдаа жоохон гулгасан юм гэсэн. Тэгэд чи хичээлээ тараад хичээлээсээ ирэх замдаа гулгасан хэрнээ 3 цаг гээд түрээд ирж байгаа мó гэж асуусан. Би хэлэх үггүй боллоо. Тэгсэн чи ээж юу гэсэн дэвтрээ гаргаад иргээд дэвтэр шалгаад онсор байна уу юу шалгаад тэгээ намайг хичээлээ тассан гэдгийг барьж аваад тэгээд өстө гөвж өгсөн. За тэгэхээр энд бол би юм цаг хугацаа орон зай алдаа гаргаж байгаа юм л да. Нэгдүгürt би 3 цаг гэж ярьчингүүтээ би хичээлээ дараад гулгасан гэж хэлж байгаа нь яаж вэ? Буруу болчихно. Уул нь хичээлдээ яваад ирсэн бол би 5 гэж ирэх хэрэгтэй байсан. Гулгасан бол 6 гэж ирэх хэрэгтэй байсан. Гэтэл тим юм дээр яс алдаа гаргасан. Гэх мэтчлээ яах вэ гэх юм бол түүхийн хувьд ингээд зохиогоод хэлэхээр ямар нэгэн алдаа гарна. Дээрээс нь Библийг 40 өөр хүн бичсэн гэж бодох юм бол тэр дунд зөрчил гарах нь зайлшгүй гэсэн үг. Тийм учраас их бичвэр судлаачид юу гэж үздэг вэ гэхээр Библиэлд яг Библийн шинэ гэрээ номыг бичсэн Есүс Христийн дагалдагчид хэрвээ энэ түүхийг зохиосон л бол тэд нар ямар нэгэн алдаа заавал гаргаж л таараа гэж судалт юм байна. Жишээ нь Есүс Христ Иерусалимаас гараад оройн Грект ирлээ гэх юм бол тэгээд худлаа болчихно. 10 цагийн дотор Иерусалимаас Грек рүү явах ямар ч боломжгүй. Гэх мэтчлэн зүгээр алдаа гаргаж болно. Дээрээс нь хотуудын нэрс, түүхэн, хаадын нэр гэх мэт олон зүйлсийг тааруулах хэрэгтэй болно. Энэ талаар мэрэгжлийн апологетикч Жош Макдвелл хэлэхдээ гэрч нарын үннийг өгүүлэх чадвар бас тухайн үеийн үйл явдал, цаг хугацааны дүрслэн бичиж байгаагаас нь харах юм бол тэд өөрсдийнхөө нүдээр харсан зүйлийг бичсэн байна гэдг нь батлагддаг гэсэн байдаг. Жишээ нь Лук номын 1-1-3 дээр бичсэн хитгэн ишлэлд түүхийн маш үнэн зөв цаг хугацаа хийгээд археологийн баримтаар олдсон зүйлс байдгаа гэж
Шинэ гэрээ судлалын профессор Джон Макрей хэлсэн байт юм байна. Бас Жош Мактуэли хэлснээр 2 дугаар Петр 1:16 дээр бид өөрсдийн эзэн Есүс Христийн хүч чадал болоод түүний ирэх тухай та нарт мэдүүлэхээр ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй. Харин бид түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчд байсан гэж хэлсэн. Иохан номын 1:3 дээр үдсэн сонссноо та нарт мөн тунхаглаж байна гэсэн. Иохан номын 19:35 харсан үнэн үүнийг гэрчлэлээ гэж хэлсэн. Үлс намын 2:22 Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшигт тэмдгүүдийг бүтээж энэ бүхнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ гэж бичигдсэн байт юм байна. Бас Үлс намын 26:24 дээр энэ бүхэн нь хөнгүү буланд үйлдэгдээгүй тул аль аль нь түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна гэсэн байна. Тэгэхээр яагаад эднийг уншаад ийн вэ гэх юм бол энд дандаа хүмүүс ингэж хэлэхдээ та нар ч гэсэн харсан, та нар өөрөө нүдээр гэрчлэнэ гэж хэлээд байна гэсэн үг. Яг энийг л хэлээд байгаа. Энэ талаар шинэ гэрээний профессор F.F. Bruce гэж хүн хэлэхдээ Христийн тухай шинэ гэрээний бичээсүүд түүний цаг үед амьдарч байсан хүмүүсийн дунд гар дамжин хэрэглэгдэж байсан. Тиймээс хэрв энэ нь худал байсан бол хүмүүс үүнийг няцааж үгүйсгэж чадах байсан. Гэтэл тэгээгүй гэдг нь түүх үнэн байсныг гэрчилгээ гэсэн байна. Жишээ нь яг энийг энгийнээр тайлбарлах юм бол 2025 оны 12 дугаар сард Улаанбаатарт бензин хомсцсон. Үүнийг та нар мэдж байгаа. Үүнийг та нар гэрчилнэ гэх юм бол хэн ч надтай марахгүй. Яагаад вэ гэх юм бол Улаанбаатарт үнэхээр бензин хомсцсон учраас. Харин би 2025 оны 12 дугаар сард бид нар дүүрэн бензинтэй колонкууд дээр ямар ч очор байхгүй байсан гэх юм бол хин нэг хүн гарч ирээд наа нөхөр чи худлаа яриад штэ. Гадаа амар гоочртой байсан штэ гэж хэлэх болно гэсэн үг. Яг үнтэй адилхан Есүс Христийн талаар түүхүүдийг бичсэн хүмүүс нь номон дээрээ энийг та нар харсан, энэ гайхамшигыг та нар харсан, Есүс Христ тэгж яхийг та нар харсан гих мэтчлэн бичсэн байна. Тэгэнгүүт яах вэ? Тэнгүүд нөгөө хүмүүс нь тэднийг үгүйсгээгүй гэсэн үг. Энэ нөөрөө яг тэр түүхийг бичсэн хүмүүс нь үнэн зүйлийг бичсэн шүү гэдгийн нэг баталгаа болж байна гэж хэлээд ийн гэсэн үг. Мэдээж шинэ гэрээний номууд яг тийм түүхэн баримтыг яг түүхийн онцаг дарааллаар нь бичсэн юм уу гэх юм бол зарим ном нь тийм биш байдаг. Лук номыг бол судлаачид энэ бол яг л үйл явдлыг дарааллаар нь бичсэн байна гэж үздэг бол Иохан номон дээр жишээ нь яг цаг хугацааны дарааллыг тодтоггүй байдаг. Энэ хоёрын ялгааг нь зүгээр харьцуулж хэлэх юм бол жишээ нь за би өөрийнхөө өчигдрийн хийсэн зүйлсийг хэллээ, бичиж үлдээлээ. За би өглөө бослоо, би гэрээсээ гарсан. Тэгээ би хичээлдээ суусан. Хичээлдээ суугаад хичээлээ тарангуудаа би гуан зороод өндөгтөө бэвштекс авч идсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Гэт Лук бичсэн байна. Харин Иохан хэлэхдээ юу гэсэн бэ гэх юм бол бэвштекс идээд сууж явах үед би тэнд батата таарлаа. Бата харин өдөр нь надтай хамт хичээл дээр сууж байсан юм. Гих маягаар бичсэн гэсэн үг. Яг цаг хугацааны дараалал гэхээс илүүтэй заримдаа аливаа нэгэн санааг батлахын тулд түүхүүдийг өөр өөр газар байрлуулах тохиолдол шинэ гэрээний номууд дээр байсан гэж байна. Тэгэхээр эдгээр нь зөрлөө гэдэг нь Библи зөрүүд ин гэсэн үг биш. Зүгээр л өөр өнцгөөс эсвэл өөрөөр тайлбарлахын тулд бичсэн байна гэж үздэг гэсэн. Библиэлд үг үсгийн зөрүү байгаа юу? Үг үсгийн зөрүү байгаа. Алдаж бичсэн үсэг эсвэл үсэг гэж бичсэн зүйлс байгаа. Гэхдээ сонирхолтой нь Библиэлд ерөөсөө утгын зөрүү гардаггүй гэсэн байна. Утгын зөрүү гэдэг нь Есүс Христ тэгж хэлсэн, нөгөө номон дээр нь тэгж хэлээгүй гэж ерөөсөө бичдэггүй гэсэн үг. Бодоод үзтээ 40 өөр хүн бичсэн шүү дээ. Яагаад энэ номнууд хоорондоо зөрөхгүй утгын хувьд логик зөрүү тийм хоорондоо зөрчилж байгаа юм байхгүй байгаа юм. Бас их сонирхолтой. Библиэлд дээр жишээ нь Томоны тухай алдаа гаргасан тохиолдол байна. Жишээ нь Шестер номон дээр сая 100 мянган цэрэг байсан гэх юм бол энийг нь харин Хаад номон дээр 800 мянган цэрэг байсан гэх мэтэр бичсэн байдаг. За энэ тооны зөрүүгээс хүмүүс за энэ бол яг л яалтчгүй алдаад бичсэн юм байна. Эсвэл буруугаар тоосон хожим илэрсэн юм байна. Сүүлд Шестер ном бичигдэхдээ энийг засаж бичсэн юм байна гэх мэтчлэн дүгнж болдог. Гэхдээ энэ нь яадаг вэ гэхээр үйл явдлын зөрүү биш, бас утга агуулгын логикийн зөрүү ерөөсөө биш байдаг. За тэгэхээр бодоод үзье л да. Библийг 40 өөр хүн 1500 жилийн турш 3 төв дамжин бичсэн. Гэхдээ сонирхолтой нь тэд нар ямар ч утгын зөрүү алдаагүйгээр ингэ биччихсэн юм баг та. Тэгээд тэр бичвэр нь ингээд ямар ч маргаангүйгээр бидний гар дээр хүрээд ирдэг. Сонирхолтой ном байна. Яаж тэгж хүмүүс хоорондоо нэг юм ярьж байгаа юм шиг ярьж чаддаг байна. Тэгэхэд бид нар найзуудтайгаа нийлж худлаа ирээгээл тэгэхэд амаа нийлүүлэх гэж зовдсон шүү дээ. Харин Библи 40 өөр хүний гараар бичигдсэн юм ямар ч логикийн зөрүү байхгүй юм байна. Тэгэхээр Библийг ер нь хэн удирдах бичүүлсэн юм бол энэ бас их сонирхолтой байна те. Библийн цаана яг хэн байгаа юм бол гэсэн асуултыг Библи судлаачид тавьдаг. Зарим Христ итгэгч хүмүүс бол мэдээж энэ бүхний цаана Бурхан байгаа гэж үздэг. Харин таны хувьд хэн бэ? Grace Media байлаа.